За түрүү жилийн төсөв одоо баталгаад Монголын эдийн засгийг 8% өсөлттэй байна гэж оруулж ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн 93 их 83 сая тонн нүрсийг $105 бид нар экспортлно гэдэг ингээд төлөвлөж ирсэн. Өнөөдөр бол экспортын үн өөрөө одоо нүрснийхаа үн одоо унаад $72 одоо унаад 30 гаруй уналттай олчлаа. Дагаад эдийн засаг бас унтсан байж байна. 5.5% дээр ирж байгаа. Ерөөсөө энэ бол бид нар нэг л уул уурхайн бүтээгдэхүүний үн унангууд дагаад бүх эдийн засаг хямрах гэдэг. Энэ бол маш одоо шок юм. Тэгэхээр жил болгон бид нар ийм төсвийн ийм нэмэлт өөрчлөлт орж ирдэг ийм нөхцөл байдалд орохгүй байхын тулд бид нар энэ бас бусад энэ үйлдвэрлэлийн энэ тулгуур салбаруудаа жигд хөгжүүлэхгүй бол ийм нөхцөл байдал үүсэж байгаа маа. Энэ дээрээ бид нар анхаарах хэрэгтэй. За ер нь бол энэ намар болтол бид нар энэ гал алдахгүй байхын тулд бид нар нэгэн талын нүүрсний үн ханш унсын болоод бид нар бие хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ дээр одоо манай бусад яамдууд яаж ажиллаж байна? Жишээлбэл одоо зам тээврийн яам, за энэ гадаад харилцааны, за тэгээд боомтууд энэ бүх салбарууд бүгдээрээ бид нар энэ бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй. Тэгжиж бид нар энэ он гартал одоо бас энэ төсвийг таслахгүй авч явах тал дээр одоо манай яамдууд ямар бодолтой байна? Хоёрдугаарт нь миний одоо хэлэх нэг санаа бол инфляц 6% бид нар төлөвлөсөн байсан. Тэгтэл энэ одоо 9.9% гээд бараг 10 хүрлээ ш. Жил болгон бид нар хідэн парламент дамнаад ерөөсөө мөнгөний хатуу бодлогол бариад идэг инфляц буурахгүй. Ерөөсөө инфляцийг өрдөөд байгаа гол ерөөсөө эзэн болвол өнөөдөр төрийн өмчийн компаниуд энэ төсвийн маш том үрлэн зардал энэ өөрөө инфляцийг өөрөө өрдөд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ төрийн өмчийн энэ 123 энэ аж ахуй нэгжүүд дээр жилдээ 16 их найд төгрөг ороод гардаг. Энэ их хэмжээний мөнгө чинь эдийн засгт орж гарахдаа ерөөсөө бүх юмны үн ханшийг өсгөөд инфляцийг өрдөөд гарчиж байгаа. Бид нар өнөөдөр 3.2 их найдыг л бууруулах талаар ингэж том асуудал болж шít. Тэгэхэд тэнд 16 их найд төгрөг байгаа. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ төрийн өмчийн хідэн компаниудыг томуудаас энэ парламентын хяналт руу орж ирэхгүй болвол бид нар байнгын энэ инфляцийн энэ одоо асуудалд өртөөд эргээд одоо ард түмэн л энд хохирдог аж ахуй нэгжүүдэд зээл болтгоо. Ягаад гэхээр Монгол банк мөнгөнийхөө хатуу бодлогыг бариад байдаг. Одоо бол Монгол банк энийг бол одоо үнэхээр хазаарлаж дийлхэ болсон байхгүй. Тэгэхээр бид нар энэ төрийн өмчийн байгууллагуудаа хяналтандаа оруулах энэ бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Нөгөө талаараа бол он гартал бид нар одоо энэ нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлэх тал дээр яаж ажиллах юм бэ? За баярлалаа. За эдийн засгийн хөгжлийн яам, төрийн нарийн бичгийн дарга Батхөө 4-р энэ дэр. За асуултанд хариулъя. Оны эхнээс сангийн сайдаар ахлуулсан экспортыг нэмэгдүүлэх, гадаад базарт албан нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэгт бол холбогдох бүх төрийн байгууллагууд, энэ хил гайлтай холбоотой, зам тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагууд зэрэг тээвэрлэлтэй холбоотой бүх байгууллагууд төлөөлөл оролцоод нөхцөл байдал өдөр тутмаар үн бит экспортын хэмжээг хянаад холбогд гарах хэмжээнийг авч засгийн газрын тогтоол захирамж шийдрүүд гаргаад ажиллаж байгаа. Энэ эдийн засгийн нөхцөл байдал сайжраагүй учраас энэ экспорт ажлын хэсгийг бас тодорхой хэмжээнд үргэлжлүүлээд ажиллах байхаа гэж ойлгож байгаа.